Улс төр хөшигний ард булангийнхаа энэ дугаараар та нар дээр туршилт хийнгээд төрийн сайд нь түүртэхгүй хилдэг болжээ. Нийтлэлээ уншиж сонирдуулъя. Одоо үед манай Монголд бүр нэг цайчсан олон хүн болсон байна. Гэхдээ төр ичгүр санжуураа алдаж болохгүй. Гэтэл төрийн сайд хүн телевизээр бүр нэг цайчсан тайлбар хийгээд зогсож байхыг үздэг юм байна. 2-3 хоногийн өмнө дөө эрчим хүчний сайд чойжил сүрэн нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй коксчих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж энэ өвөлд 12 дугаар сарын 15-наас 2 дугаар сарын 1-ний хооронд нисэх яармаг налаах дархан эсвэл багнуурт түлж үзье гэж бодож байгаа. Нисэх яармаг нь хан улд дүүргийн гэр хороол бусад гэр хороолоосоо тасарчихсан байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна. Хайрын мөнгө гэж шүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологи эцэслэж шийдэх хэрэгтэй. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү буруу юу гэдгийг их том алдаа хийхээс өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байгаа гэж байх юм. Ятгад энэ түлшний мөнгө нь байхгүй. Нийслэл бонд босгоод түүнээс нь цойжил сүрэн энэ жил 31.7 тэрбумыг авч хятадаас түлш авчирхаар болсон. Түүнийхээ тухай ингэж яриад байх юм. Хамгийн гол нь тэрээр та нар дээр туршилт хийнгээд түүртэхгүй хэлж байна. Нисгийнхэн яармагийнхэн налаахынхэн туршилтанд орох нь тодорхой болжээ. Харин дархан эсэргүүцүүл багнуурынхан дээр турших бололтой юм. Дархны иргэд үгүй чадахгүй. Ингээвэл засаг даргааз жаргал нь чойжо сайдаа манай дархныхан таны туршилтанд орохгүй нэ гэд илбэгхэн хэлээд татгалцчихна л та. Ер нь бол утааны асуудал төгжрэлтэй яг адилхан. Утааг шийднэгээд үе үеийн дарга нар төсвийн, сангийн, тусламжийн, зээлийн мөнгийг мөн ч олон жилийн турш гуйлагдлаа эзэндээ. Тоол харахгүй, аманд багтахааргүй их мөнгөнд дүн гардаг. Одоогоос өөр нь та нар дээр туршилт хийнгээд ил шулуун хэлж байгаагүйтэй болт. Ялгаатай. Эцэсхийгээл туршилтаа хийж ирсэн. Сайн зуух, сайжруулсан түлшгээд явж өгнө. Сайхан нэртэй өхлийн төслүүд л байсан. Ямар ч үр дүнгээ өгөөгүй. Сарын дараа бүрхээд гарч ирэх утаа энэ бүхний нотлохоо болно.